Сайн байцгаана уу үзэгчдээ. Солонгосын 12 гих цувралын төгсгөлийн партийг бүрэхэд бэлэн боллоо. Өмнөх парт дээр Огви өнгөрсөн бүх дурсамжаа эргэн санаж Тэнгэр элч нартаа дахин нүүр тулсан билээ. Харин одоо тэр дайсан хിവэрүүлтэх үү? Эсвэл бүхнийг өөрчилж шин сонголт хийх үү? Житгэрүүдийн аюул улам ойртож хүн төрлөختний хувь заяа шийдэгдэх мөч иржээ. Ингээд 12 киноны хамгийн сүүлчийн хамгийн шийдвэрлэх парт хэлж байна. Мянган жилийн өмнө чөтгөрүүд хүний ертөнцид дураараа үмэн тарьдаг байж. Эхэндээ тэд зөвхөн шөнөөр гарч ирдэг байсан бол одоо бүр өдрийн цагаар жил гарч хүн төрлөختнийг айлган сүрдүүлэх болжээ. Тэр өдөр Мэр Конжи хоёр ойроо чөтгөрүүдийг мөрдөхөөр явна. Огвич мөн тэр ойд байгаа бөгөөд хэдэн зуун бээрийн цаадахыг ч хөдөлгөөнгүйгээр харж чаддаг хүчрэг нүдтэй. Энэ харанхуйд ямар нэгэн маш аюултай зүйл нуугдж байгаа бололтой. Тэр зүйл хар утаа мэт бөөгнөрөн ой модны гүнд нуугдж өөрийгөө даллана. Хоёр охин чөтгөрүүдийг хэсэг хугацаанд мөрдсөн ч барьж чадалгүй гэртээ харихаар шийднэ. Харин Мэр үлдэж хайртай хүнээ хүлээхээр боллоо. Конжи ихчдээ сэтгэл хөдлөлтөө хөтлөгдөж болохгүй гэж зөвлөж хэрв удирдагч нь энэ тухай мэдвэл шийтгэл хүлээж магадгүй. Конжи энэ удаагийн уулзалтыг нууж өгч байгаа нь хайр сэтгэлийнхэн төлөө хийж буй сүүлчийн тусламж байх болно гэж хэлв. Мэр энэхүү мушгирсан эмгэнэлтэд дурлалдаа шаналж гүйцжээ. Харин орчин цагт Хэйн болон Ванаар Маракийг хайхаар замд гарлаа. Тэрээр ахлагчийн төлөө туйлын их санаа зовнина. Марак бол хүч чадал нь дацлагдаагүй ганц хүн тул үргэлж бусдаасаа төрүүлж Тэнгэрийн элч нарын гэр бүлийг хамгаалсаар иржээ. Тэр үед тэрс үзэлтнүүдийн нуугдах байранд Марак тэдгээр дайснуудтай ам өрссөн ширүүн тулалдааныг бас хийсэн байна. Тэрээр дайснуудаа устгахын тулд таяга ашиглан бие олон хувилбар болгон хуваа. Маракхийн нэгнийг ялах бүрдээ өөртөө итгэлтэйгээр ялалтын нэмсэглэл тодруулах нь. Самийн харин жинхэнэ биеийнхэн сул талыг олохын тулд нэг газраа хөдөлгөөнгүй зогсож ажигласаар л байлаа. Тэгээд тэр эцэст нь жинхэнэ Маракийг олж харнаа. Марак бие хурааж эсэргүүцэл үзүүлнэ. Сами маш хурдан нисэн ирж Марак түглийн цохил бүгэн хутгалах нь тэр. Яг энэ мөчид Огви өнгөрсөн үеийн даал тухамсраасаа ангижран зүүднээсээ сэрж орхино. Үүний дараа Огви далавчаад илгэн урагчтай тэмцэхээр түүний зүг чиглэлээ өөрчилнө. Намайг ухаангүй байх хооронд чи гурван сүнсний чулууг хулгайлах зүрх гаргаа шивдэ. Марак таяга авахыг хичээн тийчгэнсэн боловч чөтгөр 3 метрийн цааш өшөглөгдөн шитгэн тэр. Огви эхлээд урагчийн холбоотнуудыг устгахаар сонгоно. Хоёр тал ингээд бие биелүүгээ дайрцгаалаа. Удирдагч Сами мянган жилийн настай чөтгөрийн хаанаж хүрхгүй нь илт байв. Түүнд өөрийгөө хамгаалах 3 чулуу байсан ч Огвигийн гарт дарчлан ялагдлаа. Эцсийн мөчид Самийн бохир арга хэрэглэж өрсөлдөгч рүүгээ чичлүүр гутах шийдсэн боловч онсонгүй. Үүнд нь Огви хилэгнэн далавчаад илгэж Саминыг ташуурдан унахан тэр. Марак босож багийн андуудынхаа байдлыг харахаар мөлхөн. Огви түүнийг зогсоохоор нисэн ирж Марак руу давтлах нь тэрээ. Тэрээр бүх лацдсан дурсамжаа эргэн санснаа хэлээд олон мянган жилийн турш харанхуй төгжигдэх мэдрэмж туйлын тухгүй аимшигтай байсныг өгүүлнэ. Тэгээд тэрээр уурсан байж Маракоос асуулаа. Тэгэхэд чи намайг яагаад лацдсан юм бэ? Марак инээмсэглээд Энэ бол бурхны таалал байсан гэж хэлхэн тэрээ. Тэр хоёрыг удаан ярилцаж амжаагүй байтал гинэт Сами амлан босож давтлах нь тэр. Тэрээр сүнсний чулууны хүчний ачаар яг л ханар хорхоор шиг хүчгүй бүх амьтай болжээ. Хар хэрэг Огвиг хортоо утаан үйл бүрхэн авсан боловч азар тэрээр далавчаад илгэн өөрийгөө хамгаалж чадлаа. Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн тэрээр Самины нутаг дэвсгэрээс яаран цухтана. Харин хүн шархтсан Марак үхлийн ирмэг дээр хэвтэж үлдлээ. Сами нуугдсан газраасаа чөтгөрүүдийн айрмыг хөдөлгөж хүн төрлөختн лүү давтлахад бэлтхийг нь тушаав. Нөгөө тал жимсүүний биеийн байдал улам муудаж байв. Хар толууд нүрийг нь бүхэлдэн бүрхэж эхэлсэн бөгөөд түүнд амьдрах хугацаа тунбаг үлдсэн бололтой. Тэйн Ван хоёр удаан хугацаанд машинтаа явсан ч хараахан очиж чадахгүй байлаа. Тэдний сэтгэл төвшөж зүрхэн зовнилоор дүүрнэ. Марак сүүлчийн хүчээ шахун уцалдаж бүх хүннийг багийнхандаа хэлнэ. Самийн Хэйгийн хүчийг сэрээж хүний оюун санааг хүртэл удирдах чадвартай болсон гэв. Тиймээс Огвигийн хүчийг ашиглан ямар ч үнээр хамаагүй Тэйгийн хүчний их усрыг олгох хэрэгтэй. Мөн Мэрийн дотор луугийн сүнс байгаа эсгийг тогтоож тэр хоёрын хоорондын холбоо гарал үүслийг олж мэдэх ёстой. Үүний дараа тэд тамийн хаалгыг нээж сүнснүүдийн хүчийг эргүүлэн авах хэрэгтэй болно. Магадгүй тэр хоёрын хариу тэндээс олдох ч юм билүү.
Гэвч энэ дэлхий дээр хүн төрлөختөн үгүй болвол хүмүүсийг хамгаалахын төлөө Тэнгэр элч нар дэлхийг хамгаалах хүчээ эргүүлэн авахын тулд тамийн хаалгыг нээхээс өөр аргагүй болно. Харин хүнгүй ертөнц эцэстээ тамтай адил болно гэдгийг Марак сануулад бусадтайгаа цаашдаа хамт байж чадахгүй болсноо хэлнэ. Тэдний амь насыг үргэлжлүүлэн хамгаалаарай гэж захиад Марак сүүлчийн үгээ хэлээд амьсгал хураалаа. Тэн маань хоёр төгсөндөө шууд хурдаа нэмэн шүнжин ой дундуур давхиж хонгол руу яарна. Тэд хаалттай хонглын дэргэд ирээд Маракийг хайхад тэднийг очих үед тэрээр аль хэдийн амьсгал хураасан байлаа. Түүний би хэдийн хүйт даажээ. Марак нүдэж амжилгүй нас барсан байв. Тэд ахмад хамтрагчаа гэрт нь авчирч оршуулгын ёслыг зохион байгуулна. Бүгд уйлан гашуудаж түүнтэй салга ёс гүйцэтгэж байв. Тэд хэдэн мянган жилийн турш хамтдаа байж амьдрал үхлийн хүнд хэцүү бүхнийг хамт туулсан. Марокийн бие болон таяг нь удалгүй үнс болон хуурч тэнгэр өөднийсэн бурхан луугаа явлаа. Үлдсэн тэдэнд дуусгаагүй үүргээ өргөжлүүлэн биелүүлэхээс өөр арга байсангүй. Тэн амьдрал үхлийг хамт туулсан ах дүүгээ алдсандаа сэтгэл нэмтэрч жимсүүний орны дэргэд чимээгүй хүн сум бодол тавтана. Тэрээр хэсэг зуур хий юм үзэн Мароктой ярилцаж байгаа мэт болно. Тэр түүнд Энэ дэлхий улам бүр үзэсгэлэнтэй болж байна. Энэ бүхний хөгжил хүн төрлөختний оруулсан хувь нэмрийг үгүйсгэх аргагүй. Бурхан Тэнгэрийн элч нарыг хүмүүсийг хамгаалахын тулд бүтээсэн. Энэ бол өөрчлөхийн аргагүй хувь тавилан юм. Хамтрагчтай алдсандаа хүн төрлөختнийг үзэн ядаж өөрийн үүрэг хариуцлага мартаж болохгүй гэж захихан тэрэ. Тэн үрчийтэл хөмсгөө зангидсан ч сэтгэлдээ тээж авсан хүнд ачаага нэгэнд тайлсан бололтой. Удирдагчгүй хоцорсон тэдгээр тэнгэр элч нар толгойгүй могоо шиг л болжээ. Маракийг өөд босны дараа тэд шантарч цаашид яахаа мэдэхгүй мухарджээ. Хэсэг хугацаанд эргцүүлэн бодсны эцэст аглагчдын ямар нэгэн чухал зүйл хийхээр бурханлаг алхан зэвсгээ авлаа. Тэрээр нууц өрөөлөө уруудан орж тамийн хаалгыг эвдэхээр шийдэв. Тэдний амьдардаг байшингийн суур газар нь яг л тамийн хаалгыг түгжиж лацсан газар байж. Бусад гишүүд нь энэ өдрийн эрхийг мэдэж байсан мэт нууцхан харж зогсноо. Тэрээр гартаа цус шүүртэл уг хаалгыг цохиж баг зэргийн ан цав гаргаж чаднаа. Тэрхүү ан зам аажмаар томрох тусам тамийн хаалга нээгдэж Тэнгэрийн элч нарын хүч чадлыг агуулсан гэрэл цацархан тэр. Зурхай тус бүрийн хүч чадал холбогдох эзнийхээ бие чингэснээр хүн бүр өөрсдийн гэсэн зэвсгээ гардан авлаа. Зэвсгээ гардан авсан ахлагчдын одоо Тэнгэрийн элч нарын хүч чадал иргэн ирлээ. Бид тамийн хаалгыг эвдэж нээсэн нь чөтгөрөө суллагдсныг илтгэн. Бидэнд хүн төрлөختнийг хамгаалж чөтгөрүүдийг там руу буцаахад ердөө нэгэн өдөр үлдлээ. Хамгийн гол нь мэрийг олж самийн болон хар хэрийг устгах хэрэгтэй химээ хатуу чанга зарлав. Түүний араас хар утаан үйл тэнгэрийг бүрхэж жөтгөрөө дэлхий дахин довтлон орж ирж байгаа нь тохио байв. Мэдээллийн хэрэгслүүдээр цаг агаарын сонин үзэгдлийг зарлаж өдөр байтал ямар ч шалтгаангүйгээр тэнгэр тас харанхуй болсныг мэдээлж байлаа. Хүчлэн тэнгэрээс маш их нарийн тоос шороо бууж байсан тул засгийн газраас ард иргэдийг аюулгүй байдлаа хангаж гэртээ байхыг нь зөвлөв. Гудамжинд хар хувцастай хүмүүс замыг хааснаас болж замын хөдөлгөөн тэглэн төвчрхэн тэр. Энэ бол өөр хинч биш харин удирдагч Сам юм байлаа. Түүний хүлээсэн мөч инхүү иржээ. Сонирхсан хүмүүс юу болоод байгааг мэдэхгүйгээр зарим нь цагдаа дуудаж, зарим нь уцаа гарган зураг бичлэг хийж эхэлнэ. Гэвч Самын тэднийг удаан хүлээлгэсэнгүй. Тэр гурван сүнсний чулууны хүчийг ашиглан хүмүүсийг шууд удирдах эхэлнэ. Түүний хар хүчинд эзлэгдсэн хүмүүсийн нүд тэр дороо харлан ямар ч ухамсаргүй хүүгэлдээ мэт болж эхлэн тэний тоо хэдэн зуугаас хэдэн мянга бүр хэдэн саяар нэмэгдэж байв. Хар энерги хаашаал нисэн тэр дорой хүний бид нэвтэрч төрлөختнийг бүхэлд нь харанхууд автууллаа. Ингээд хүмүүс өөрсдөө юу болоод байгааг мэдлгүй Самины дуудлагыг даган гудамжаар алхаж байна. Яг энэ үед Бануул жимсүүний хорийг гаргахаар хичээж байв. Тэрээр хар толб тархаас сэргийлж бурханлаг хүчээ ашиглав. Азар хор аажмаар сарниж өгшин эмэгтэй биеийн байдал дээрдэж эхлэхэн тэр. Өөр нэгэн газар Огүй мэрийг тврээд хэдэн зуун бэрийг туулан нисэж явна. Эцэст нь далавч нь ядарч амархаар газар буух шаардлагатай болов. Жөтгөр дахин гарч ирснээс хойш тэнгэр саарл өнгөтэй болж дүнсгэр болжээ. Тэнгэр элчөө шийдвэрлэх тулаандаа бэлдэн хөдлөнө. Мянган жилийн өмнө тэд яг ийм нөхцөл байдалтай нүүр тулж байсан.
Чөтгөрөө дэлхийд даяар дарахж хүмүүсийг зовлон зүдгүүрт оруулж байхад тэнгэр элчүүд өдөр шөнөгүй тэмцээр ирсэн юм. Тэдний хүн бүр өөр өөрийн онцгой чадвар, шидэт зэвсэгтэй. Харин тэдний дундаас Тэйн хамгийн хүчрэх нь бөгөөд түүний ганцхан цохилтонд дайснууд сөхөрдөг байв. Гэвч тулааны төгсгөл Тэйн Хийг алхаас эргэлзэж байлаа. Кейтээ өмнө нь маш дотн байсан бөгөөд түүнийг үргэлж Тэйн босс гэж дууддаг байв. Түүний амийг өрчөөхийг хүссэн ч Мара зөвшөөрсөнгүй. Хээ чөтгөр болон хувирсан тул бурхны хүслийн дагуу устгахаас өөр аргагүй гэж үзжээ. Ийхүү Марак таяга ашиглан Хэйн бүх энергийг сорон авахыг завдлаа. Тэгтэл тэрээр төсөөлшгүй хүч гаргаж Маракын лацыг эвдэн гарч ирэв. Тэр байтугай өрсөлдөгчөө газар хүчтэй савн унгах хэмжээний хүчтэй байлаа. Тэрээр галзуурсан мэт тэнгэрийн элч нарын гişүүд рүү дайрч эхлэв. Элч нар эсэргүүцгийг оролцсон ч удалгүй хүчин мөхөстөн газарт унцгаалаа. Үүнийг харсан Тэйн тэсгээ болж уур хилэнгээр ураг шалхан Хэйг эцсийн цохилтоор дуусгахаар шийджээ. Харин Хэй ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Тэр зөвхөн хайртай байсан удирдагчаа гунигтайгаар харсаар байгаад аажмаар үнс болон замхарсан байна. Бүх чөтгөрүүдийг хүн явсныхаа дараа тэнгэрийн элч нар энэ бүлэг тамийн хаалгыг лацтан төгжихийн тулд өөрсдийн хүч чадлыг сайн дураараа өргөсөн юм. Энэхүү газар нь чөтгөрүүдийг хорихын зэрэгцээ бурханлаг хүчийг чам төгждөг аж. Бурхан үргэлж бүх зүйлийг тэнцвэртэйгээр бүтээж зохин шагналыг нь өгдөг байна. Оги мэртэй хамт хүрхрээний дэргэд байж бибидээ хэрхэн гүн дурлаж байснаа эргэн саналаа. Тэдний хайр хориотой байсан ч биби рүүгээ халуун дулаанаар ширтэж хүрхрээний дэргэд анхны үсэлдээ хуваалцаж байв. Энэхүү мэдрэмж нь хэдий хориглогдсон байсан ч туйлын нандан цэвэр ариун байсан юм. Оги үргэлж Мэрийг зөөлнөр хайрлаж тэдний хамтдаа туулсан аялал бүр түүнийг гараас нь тас атхан алхдаг байжээ. Оги ядарсандаа унтаад өгөхөд ч Мэр түүнийг сэрээж зүрхэлдэггүй байв. Тэрээр өөрийнх нь хэн болох нь бусдаас өөр. Ондоо тул заримдаа өөртөө итгэлгүй байдалд автдаг байж. Тэрээр бусад бүх чөтгөрүүдийн талаар мөн өөрийнх нь болон Тэнгэрийн элч Мэр хоорондын тэрхүү асар их зайн тухайд үргэлж санаа зовно. Түүний зүрх сэтгэлд хайртай бүсгүйгээрээ өөрийгөө хамгаалуулж байгаадаа хүлцэн шаналж арчаагүй мэт санагдах өнөгт мэдрэмж төрж байлаа. Ингээд Оги өөрчлөгдөхийг хүссэн юм. Тиймээс тэрээр Марак шиг тийм агуу хүч чадлыг өөрт нь хайрлаач хэмээн бурханд залбирчээ. Гэвч Мэр түүнд зөөлнөр энэ бүхэн хэрэггүй. Би чамайг өөрчлөгдөөсэй гэж хүсэхгүй байна. Би чамд яг байгаагаар чинь хайртай гэж хэлдэг байв. Гэвч дурлсан ямар ч хүн хайртай бүсгүйхээ төшиг тулгуур нь байхыг хүсдэг шүү дээ. Оги Мэрийг өөрийн биеэр хамгаалж чаддаг болохыг туйлаас хүссээр л байлаа. Мөн тэрээр Мэрийн өөртөө нууцаар уулзаж байгаа Конжи мэдсгэнийг гадралсан тул тэднийг хориотой биш өөрт хамт байх ямар нэгэн аргыг олохоор хичээж эхлэв. Өнгөрсөн цаг хугацаанд Самийн Тэнгэрийн элч нарын бүлгийг хагацааж салахыг тушаасан бөгөөд яг тэр үед харанхуй хүч түүний билүү шууд нэвтрэн оржээ. Самины нүд цагаан болж хувиран дэлхийн ертөнц улам бүр өөрчлөгдөж байхад Оги бурхан залбирсаар байсан ч хариуд нь зөвхөн гүн гүнзгий чимээгүй байдал ирж байлаа. Тэрээр арчаагүй байдалтай газар цөхрөн унав. Сами ялагчийн арцаар түүнлүү ширтэнэ. Тэрээр Оги бурхнаас мунхахаар тусламж гуйлаа хэмээн тохуурхаж түүнийг Мэртэй хамт байх цорын ганц арга бол Тэнгэрийн элчээс ч илүү агуу хүч чадалтай болох явдал хэмээн шивнэнэ. Тэрээр өөрийгөө харанхуй бурхан хэмээн тунгаглаж Огигийн бие цус цутгаснаар түүний зүрх сэтгэл харлан хуурхан тэр. Түүний нүд улаан хар өнгөөр холилдон хуурч өнгөрсөн үед муу ёрын аимшигт энергийг авчирлаа. Өмнө нь Оги Саминта Мэрийн үнсийг авах асуудлаас олж маргалдаж байжээ. Тэрээр Саминыг бит гэж хэлж зүрхлэлсэн туйлаас хэлэгнэв. Тэгээд түүнийг чи харанхуй хүчинд найдаж дураараа дөргөх хэрэггүй. Одооноос эхлэн чи зөвхөн миний мөрөөр чимээгүй даах болно хэмээн сүрдүүлв. Самийн бухимдсан эсэргүүцэж зөргөлсөнгүү чимээгүйхэн түүнийг даглаа. Гинт Оги Конжитой таархан тэрээр шаналн байж чи яагаад Тэнгэрийн элч нарын бүлгээс урагчих вэ гэж асуухад тэр зөвхөн би бурхны босгосон энэ хашаа хорон төгжигдөхөөс залхаж байна гэж хүүтнээр хариулхан тэр. Конжи Мэрийг хаана байгааг асуусан ч тэр хэлсэнгүй. Тэр үед Сами Оги Конжиг хөнөөхийг уриалсан боловч хариуд нь зөвхөн үхлийн ширүүн харцыг л хүртэнэ. Конжи Тэйнийг үүн тусалж чадна гэдэгт бат итгэж байсан тул түүнийг буцаж ирэхийг ятгахыг оролцсон ч Оги бурхан түүний залбирлыг дахин сонсно гэдэгт итгэхээ нэгэнд байсан байв. Ингээд тэрээр зэвсгээ гаргаж ирээд Мэрийн төлөө эцсийн удаа Огигоос гуйлаа. Гэвч түүний хүзүүнд хүүтэн мэс тулгаж хатуу сануулга өгөн тэр. Үүний дараа Мэр зүрхэн шимшрэн өвдөл дундаа Огиг хайн галзуурсан мэт гүйж одлоо.
Конжи Мирт аюул тулгархуй гэж санаа зовсондоо араас нь хөөсөн боловч туйлдаж ядарсандаа ухаалдаад унав. Мир харин түүнийг тийм тэнэг үйлдэл хийсэн гэдэгт итгэж чадахгүй байлаа. Тэрээр тэдний дундах асар ихзээ хүрч боломгүй тэрхүү хориотой хайраа бодон голын эрэг дээр сэтгэлээ барьж дийлэлгүй уйлж гарна. Яг энэ үед Оги бодит байдал дээр сэрнэ. Тэрээр өөрийнх нь гар дээр ухаалдан хэвтэх Мирийг хараад даруй өндөлзөн бослоо. Тэр Мир лүү нэг хараад дараа нь хүнд оргисон гунигтай харцаар гаднах орчныг ажина. Оги урд өмнө нь өөрийг нь хорж татцсан байсан хадны хонгол руу аажмаар алхан очино. Гинэт нэгэн гэрэл цацрлаа. Энэ нь Мирийн биенээсээ отсон сүнс эргэж ирж буй хэрэг байв. Ингээд Мир сэргэж Оги дэрэгдэн байсаар байгааг олж харнаа. Зовлон туулсан хосууд эцэст нь дахин нэгнтэйгээ нүүр толлоо. Мир дуу алдан төгдрөн байж чи яагаад энд хүрээд ирвэ гэж асуухад би дурсамжаас ирээсэн. Гэхдээ зөвхөн энэ газартай холбоотой л дурсамжуудаар сэрээсэн хэмээн илчлэнэ. Мир би ахлагч тэнийг дуудаад эндээс явъя. Зуртаж нуутах нь цаашдын ирээдүйд ямар ч тус болохгүй шүү дээ гэж хэлв. Гэвч хэрв тэгвэл Оги дахиад л тамийн гүнд төгжигдэх болно. Мир тэр өдөр бүх хүмүүсээс урвсанд нь түүнийг буруутгана. Оги ч бас хэлэх өөрийн гэсэн шалтгаан мэдрэмж байсан ч одоо үүнийг тайлбарлах нь нэгэн дутгагүй бөгөөд хожимджээ. Тэгээд Мирийг орхин явхад Огиг нь биеийн нүдэж ганцаар л дундаа тарчлан тийчгэнэ. Тэнгэрийн элч нарын баг тамийн харанхуй хаалга нэгтгэхийг хараад тэрхүү газрыг орхин явхаар шийднэ. Энэ хооронд цагдаа нар хэргийн газарт ирсэн боловч хувирч өөрчлөгдсөн хүмүүс бууны сумнаас жайхгүй байгааг хараад шоконд орцгов. Цагдаа нар үүнийг хэрхэн зохицуулахаа огт мэдэхгүй байлаа. Нэгэн хар энергийн нөлөөнд орсон хүн хүүхд рүү дайрах шахсан ч азар нэгэн хөгшөөргүй ирээд хүүхдийг аварч чадлаа. Энэ үед жинсүн эцэст нь ухаан орлоо. Тэрээр Тэйнийг хүн төрлөختнийг хамгаалахын тулд хэрхэн тэмцэж байгааг сайн мэдэж байв. Тэнгэрийн элч нарын баг машиндаа суун тэр газраас хөдлөнө. Зам дагуу хүмүүс сандралдан хаасайгүй ухаангүй гүйж байгаа харагдана. Тэн даруй галт тэрэгний буудлын ойролцоох хэсэг зогсохыг санал болголоо. Конжи өөрийн чадварыг ашиглан юр бусын хачин үнэрийг мэдэрч Тэнийг чиглүүлнэ. Харин Баул гэмтсэн нэгэн хүнийг аврахаар хамаг хүчээ шавхан эмчилж түүнийг хөл дээр нь босгож чадлаа. Үүнийг харсан Конжи хүмүүс рүү дайрч тэднийг устгах шаардлагагүй гэдгийг зарлах үндслэлтэй болгон тэр. Учир нь Баул тэднийг дахин аварч хэвэнд нь оруулж чадхаар байлаа. Үүний дараа баг хамт олон хэсэг гуагдан хөдөлцгөнөө. Конжи юр бусын сонин үнэр мэдрэгдэж буй тэрхүү газрын гүнлүү Тэйнийг дагуулan төрүүлээд алхлаа. Гэвч тэднийг тоткож нэвтрэхэд хит хитэн хамгаалагч зам хаан зогсож байв. Гинэт дотроос нэгэн бүлэг хүмүүс сандралдан уймж ашгаралдангуй гарч ирхэн тэр. Тэгтэл Самины талын хар нүдтэй цэргүүдийн нэг нь гарч ирхэн тэрэ. Тэн ямар ч эргэлзээгүйгээр шууд урагш давшиж түүнийг алгадан хан руу шидэж орхино. Нэгэн өрөөнд хос хоёр дарс суугаад ярилцсан судал гаднаас үүдний чимээ шууд нүргэлэн орж ирлээ. Тэрхүү хосын бие хамгаалагч ахлагчийнхаа замыг цэвэрлэхийн тулд цохиж өшөглөн уургаж дайрсан боловч тэдний өмнөөс гарч ирсэн дайсан нь Самины хар нүдтэй цэрэг байлаа. Ингээд нүд үрэмхийн зур бие хамгаалагчид ялагдаж сандралдан бутран зүгтгад хүрлээ. Үүнийг харсан Конжи хүчтэй цохилт хийж тэдний нэгийг ширээн дээр унахын тэр. Тэн яг цагтаа ирж амжсан бөгөөд хоёр хар нүдтэй цэрэгтэй нүр туллаа. Тэрээр шууд тулаан руу орж хоёрын эсрэг ганцаараа ширэн үцэлцэн. Гэвч тэрээр Тэнгэрийн элч тул эдгээр дайснууд түүний хувь юу ч биш байлаа. Эцэст нь Тэн Конжи хоёр тэр хавийн бүх зүйлийг цэвэрлэж дуусгалаа. Энэ хооронд Мир гудамжны утаснаас хаасайг залгаж тусламж хүсхийг оролдох боловч хинтээ ч холбогдож чадсангүй. Тэгтэл Самын гинэт гарч ирж түүнийг хайж олноо. Тэрээр Мирийн нүүрлүү чиглүүлэн харанхуй энергитэй хүчтэй цохилт хийхэн тэр. Мир хариу давталж өөрийн хүчээр 90 тойрны цэргүүдийг хол шидэн хаяна. Самын өөрийн гар хөл болсон цэргүүдийнх нь тулалдах чадвар хитрхи өрөвдмөр сул байгааг хараад Миртэй ганцаарчлан тулалдахаар өөрөө Мир оролцлоо. Тэрээр тас хар өнгөтөө энергийн бөмбөлөг гаргана. Мир даруй өөрийгөө хамгаалах хамгаалтын бүрхүүл босгоно. Гэвч түүний хүч чадал яахан Самины харанхуй хүчтэй өрсөлдөж чадах вүлээ. Ердөө ганцхан хүчтэй цохилт Мирийг маш хол шидэж орхисон тэр. Эцэст нь Мир ухаалдаж Саминд олзлогдлоо. Конжи зүйлтний тусламжтайгаар Мирийн байршлыг мөрдөж бүгдийг дагуулan хайхаар явж байтал гинэт Оги нисэн ирж тэдний машиныг хааж зогсно. Тэрээр Сами Мирийн хүч чадлыг авахын тулд үүнийг авч явсныг хэлээд өөрт нь хүчээ бүрэн сэргээхэд жаахан л хугацаа өгөхийг үлдсэн зүйлийг өөрөө зохицуулна хэмээн бүгдээс гуйлаа.
Энэ хооронд Самийн тамийн хаалга руу нэвтрэхийн тулд Фэйний нууц өрөөрөө шууд нэвтрэн оржээ. Тэд Мэрийг дамжлан авчирч хадан тавцсан дээр хэвтүүлв. Сами өөрийн хүчээ ашиглан нэгэн нууц механизмыг ажилуулж хаалгыг нурааж орхино. Тэгээд тэрээр Мэрийн сүнсийг зөөлнөр татан гаргаж өөрийн бие рүүгээ шууд шингээж эхэллээ. Тэрээр өөрийгөө урд хожид байгаагүйгээр хүчрэг болсныг мэдэрч байлаа. Тэнгэр элч нарын баг өөрсдийн байранд иргэн ирсэн даруйда Самины цэргүүдэд зам хаагдан тулгарцгаав. Яг энэ мөчид Самийн 6 нэгэн хөшөө амжилттай эвдэж амжина. Огви дээвэр дээр зогссоор тамийн хаалга руу харцааж эхлүүлнэ. Гинэт өнгөрсөн цагт алга болсон 4 тэнгэрийн элч гинэт дуудагдан сэрнэ. Гэвч тэд Самины иргэшээлд орж хяналтанд автсан тул нүд нь тас гарангөөр хуурчээ. Тэнгэр элчүүд Тэйнийг Самин лөө саадгүй очиулъя гэж бодсондоо тэдгээр хар нүдтэй анднараа хүчээрч болов саатуулж зогсоох шаардлагатай боллоо. Тэд зэвсэг болон хувиран ширүүн тулдаж эхлэв. Энэ хооронд Тэйн дайсны бүх цэргүүдийг ганцаараа сүрэн тулдаж байв. Тэгтэл ар араас нь туслах нөхд нь хурч ирнэ. Бар жилийн хүч чадалтай Тэйн дайснуудаа хэлбэрхаан бяцлан бутна эргэж сармагчны авхаалж самбаатаа нэгэнч огтгон чайж имээсэнгүү. Тэд Саминыг олохоор замдах цэргүүдийг цэвэрлэн уургаш зүтгэлээ. Гадаа гудамжинд бараг бүх хүмүүс ялзарсан зомби болон хуурчээ. Тэнгэр элч нар хуучин 4 хамтрагчтайгаа тэмцэхдээ маш хүнд байдалд орлоо. Тэд унаж сүрсэн ах дүү нараа шууд устгаж зөрхөлөлгүй. Зөвхөн төр саатуулж хориглохын төлөө л тулалдаж байв. Сами хин нэгэн дотгож дайрж орсныг мэдэрч цэргүүдээ шалгахаар явуулна. Гэвч тэд өрөөнд орохдоо үгүйтэй хамт харанхуй дунд Тэйний гарт өртөж унлаа. Түүний гарт гал бадарч харанхуй хонглыг гэрэлтүүлнэ. Тэйн ердөө 2 удаа цохиод л эдгээр цэргүүдийг хаалдуулнаа. Сами одоо хинээс ч илүү хүчтэй болсондоо эрдэн бардам зан гарган цогсно. Тэйн үг дуугүй шууд урагш дайрч шулуухан цохилтоор хариу барина. Сами шууд хашгирч Тэйний хүрээлэн зогсох өөр 4 залууг дуудана тушаахан тэр. Домогт үгүйснээр гэрлийн бурхан 12 6 амтныг сэрээж тэдэнд үүрэг даалгавар өгсөн гэдэг. Тэд бүгд инх тайвныг хамгаалах гэрлийн хүслийг залгамжлагчд байж. Гэвч тэдний оршин тогтнол харанхуй бурханд энэ хүчийг мэдүүлж тэрээр өөрийн үнэнч хүмүүсээр дамжуулан харанхуйг түгээж эхэлсэн түүхтэй байж. Харанхуй үнс мэт энерги давлгаалan тархсаар дэлхий дээрх амьдрал аажмаар мөхөж эхэлнэ. Хүмүүсийн биед хар хүч нэвтрэхэд тэдний бие хатаж ялзарсан мэт болж хуурнаа. Гэвч тэнгэр элчүүд хүн төрлөختнийг хамгаалахын тулд өдөр бүр тэмцэхээс өөр аргагүй байлаа. Гэвч тэр ингэх явцдаа зарим тэнгэр элч нарын ам өргөдөж ялагдаж байлаа. Нэгэн өдөр харанхуй бурхан Огви болон Саминыг ашиглан 12 тэнгэр элчийг дагдаг байсан Хэйг хуурч мэхлэн уруулжээ. Тэрээр Хэйг чөтгөр болон хувиргаж түүний аимшигт хүшийг ашиглан тэнгэрийн элч нар руу эргүүлэн дайруулсан юм. Энэхүү аимшигт тулаанд олон хүн түүний гарт ам өргөдөжээ. Эцэст нь уур хилэндээ автсан Тэйн Хэйг өөрийн гараар шийтгэж түүний бүх хүчийг сайн муу аль альныг нь хамттан тамийн хаалганы цаана латтан хоржээ. Ингээд олон мянган жил өнгөрөхөд Самины сургаггүй болсон мэт байсан. Гэвч одоо тэр дахин иргэн иржээ. Ингээд дахин нэг удаа тамийн хаалга нэгдэж хүн төрлөختөн ялзарсан зомби мэт болж эхэлнэ. Тэйн Самины цэргүүдээр хүрээлүүлсэн тул аргагүй ирэхэнд ганцаараа тулалдах болжээ. Харамсалтай дайснууд нь хэтэрхий олон бөгөөд зэвсэг барин тасралтгүй давталсноор Тэйн олон цохилт амссан газар тунахад хүрвэ. Конжи өөрийн иргэшээлд орсон хуучин хамтрагчдтайгаа тулалдахад маш хүнд байдалд орж төөрөгдөлд автнаа. Азар Вонг унаж чулах шахсан Конжиг амжиж аварлаа. Маогийн тулдах чадвар хамаагүй сайн байсан бөгөөд хуучин найзуудаа байнга цохиж байвч алахгүйгээр зөвхөн шүүгээрөө түлхэн оруулна. Баангүүл гартаа номсон байран хамтрагчид руугаа чиглүүлсэн боловч зүрх алдан харуулж чадлагүй тэднийг цугтаалагжээ. Энэ хооронд Тэйн барын бурхны хам хүч чадлыг хөрөмтлүүлэн цэргүүдийг арчин устгахын тулд галт нударгаараа ширүүн цохилтуудыг ар араас нь хийж байлаа. Тэрээр зөвхөн нүцгэн гараараа дайсан бүр үхлийн цохилт өвгөн унгалаа. Гэвч гадаа гудамжинд зомбинуудын тоо томшгүй олон сүрэг зогсолтгүйгээр урагшлан давшиж барилга руу төгсөөр л байв. Конжи хуучин найздаа хайр найргүй зодуулан хүнд байдалд орж Вонг хажууханд нь зэвсэг барьсан дайснууд тулж ирсэн тул амиа аврахаар сандрангүйж байлаа. Доод давхарт байгаа бүх элч нар хамаг хүчээ шавхан тэмцэж байсан бөгөөд хуйлдаж ядарцгаажээ.
Ингээд Тейн одоо Саминта ганцааржилж тулалдах ёстой болно. Тэр хутагтай дайсны эсрэг тасралтгүй цохилдөгч довтлохоог нь хаахыг хичээнэ. Гэвч Самийн түүний гарыг нь зохиж дараа нь гидсэн тус газар нь хүчтэй зохино. Тейн газар унаж ар дээрх гал нь утрах нь тэр. Түүний гидснээс улаан цус олгойдон урсаж шархан хүндэрч эхэлнэ. Барилга руу зомбинуудын урсгал ар араасаа тасралтгүй зутган орж ирснээр нөхцөл байдал улам бүр түгшүүртэй. Игзэгтэй болж хувирлаа. Барилгын дотор Огви хуучин хамтрагчтай хойж тогтоохоор хичээж байсан бөгөөд тэдний хүч чадал нь бараг л тэнцэж байв. Эцэст нь Огви шийдэмгий алхам хийхээр нисэн ирлээ. Яг Саминыг мирлүү ойртох тэр мөчөд Огвиг гинэт гарч ирэн Самины хоёр цэргийг хоромхон зур унгаагаад түүнтэй ганцаарчлан тулалдахаар шууд нүүр тулна. Гэвч Сами одоо сүнсний чулууг болон Огвигийн хуучин хүчийг биендэг луугийн сүнстэй хамт бүрэн шингээж авсан байлаа. Тиймдээч тэрээр дэндүү бардам дээрэнгүй байдалтайгаар түүнийг хүчээрээ шууд дарамтлан давамгайлж эхэлнэ. Үүнд Огви туйлаас хилэгнэн хамаг хүчээ дөрвөлзүүлэн Самин руу галзуурсан мэт тасралтгүй дайрсаар байлаа. Сами Огвигийн амьдралын цорын ганц хөдөлгөх хүч утга учир нь мир гэдгийг маш сайн мэдэж байв. Одоо тамдч Огвид үлдэх газар байхгүй болсон тул Самийн түүнийг яг одоо бүр мөсөн гүйцэхийг хүслээ. Тэрээр харанхуй энергийн маш хүчтэй алган цохилт хийж Огвиг газар дунгана. Тэрээр хүн шархтаж буцаж босож чадахгүй боллоо. Энэ үед хамгийн хатуужилтай хүчтэй нь болох Мало тэнгэрийн Элчоёыг амжилттай ялж түүнийг ухаалтад нь зохиж орхижээ. Конжи бусад хамтрагчтайгаа хамтран өөр нэгэн дайснуудыг ухаан алдуулав. Аюултай байдалд орсон Баангүлийг аз олоход Конжи яаран ирж аварлаа. Тэрээр зэвсэггүй байсан сүүлчийн элчний нүүрлүү шууд өшөглөж түүнийг буулган авах нь тэр. Барилгын гадаа зомбинуудын тоо томшгүй олон сүрэг үүдэнд нь тулж ирлээ. Барилга дотор байсан Тейн гинэт гарч ирэн Мирийн зүгээс ирэх цогилтыг хааж зогсов. Гэвч түүний хүч үрэлцээгүй улмаас хүнд шарах болж би энэ маш ихээр гэмтлээ. Самийн дахин нэгэн харанхуй энергийн цогилт өгч Тейнийг онсноо тэрээр тисхийн аргагүй хүчтэй өвдөлтөнд нэрвтгэн тэр. Яг энэ мөчөд Мир орж сэрлээ. Самийн хутгаа далайн Тейнийг завчин устгах гэж байхад Огви өөрийн биеэр Мирийн өмнө орж Тейнийг хамгаалан хаалт хийв. Түүний цээжийг Самины хутга нэвцүүлбэж орхилоо. Самин бүр харгислал гарган Огвигийн далавчийг хугалж түүнд тисхийн аргыг зовлон тарчлалтай учруулна. Огви унахынхаа өмнө Мирийн нэрийг шивнэн дуудаа түүний нулимс донд өөрийн амь насаа зориулан байж амиа өргөхөн тэр. Үүнд нь бухимдан хэлгэнсэн Тейн хурдан үндийн босч хам хүч чадлаа шавхан Саминтай ганцаарчлан ширүүн тулалдаж эхэллээ. Сайн муу хоёр эсрэг тесрэг хүч хоорондоо үзэлцэхэд хэн нь ялах нь тодорхойгүй байлаа. Гэвч Тейн шудраг ёсны төлөө хамаг цохилтоо дараалан буулгаснаар Саминыг ухрахад хүргэн. Тэрээр Саминыг тамийн гүнлүүлгээхийг урьд хожид байгаагүйгээр ихээр хүсэж байлаа. Тейн өөрийн цэнхэр сүнсний хамаг хүчийг дайчлан Саминыг зохиж түүнийг бүр газарт мүлхүүлж орхиноо. Сами харгас харанхуй хүчээ дахин ашиглаж эхлэхэд тулааны шугамын нөгөө талын иргэшээлд орсон тэнгэрийн элчүүд бусад багийнхандаа дахин хүндөвдөлт шаналлт авчирсаар байлаа. Тэнгэр элч нар хамаг хүчээ дайжлан тэмцэх бөгөөд Баангүл шархсан андаа түргэн тусламж үзүүлж амжина. Конжи хамаг хүчээ шавхан алган цохилт хийж Баангүлийг дэмжинэ. Вонг хамаг хүчээ шавхан эцсийн цохилтоо өгч дайсныг бүр мөсөн унахан тэр. Эцэст нь Мирийн луугийн сүнс түүнд иргэн ирлээ. Үүний ачаар Мир өндийж чаднаа. Тэр Огвигийн хөдөлгөөнгүй хөвтөх бие рүү сэтгэл нь өвдөн яаран очиж тисэлгүй ойлно. Ямар ч байсан Мирийн зүрх сэтгэл Огвигийн хайр хизээж бөхөөгүй билээ. Түүний хэлж байсан үгсийг дурсан санах бүр Мирийн зүрх шимшигч байлаа. Тэрээр энэ бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй маш ихээр шанална. Үлдсэн тэнгэр элч нар ч хурж ирнэ. Тэд Мирийн гашуудан уйлж байгааг хараад сэтгэл нь эмзэглэн чимээгүйхэн зогсож гоож түүнийг шаналаа гарах боломжийг олгож байлаа. Ингээд бүгдээрээ тамийн хаалганы эргэн тойронд цугларцгаана. Элч нарын сүнснүүд эргэн ирж түүнтэй нэгдлээ. Яг тэр мөчөд тамийн хаалга дахин хаагдав. Дэлхийн ертөнц аажмаар аморж гэрэл гэгээгээ эргүүлэн олж авлаа. Хүн төрлөختөн аимшиг зомби байха болж хэвэндээ орцгов. Эцэст нь жимсүн тайвширч инээмсэглэх бөгөөд Тейн тэднийг амжилттай хамгаалж чадсан итгэсээр л байлаа. Гайхалтай нь амилсан дөрвөн тэнгэрийн элчи энэ удаад алга болсонгүй олон жил хагацсны эцэст хүн бүр баярлаж хөөрөн бие биенийгээ хэвэрцгэн. Тэдний хувьд энэ бүхэн урт удаан зүүчиг байсан бөгөөд ах дүүсийнхээ дурсамжийг хизээж мартсангүй. Мир гүйж ирээд бүгдийг инээж хөөрхийг хараад нулимс дундаа
инээмсэглэж эхэлнэ. Дөрвөн анд нь эргэж ирсэн Тэн хамгаас ихээр жаргалтай байлаа. Түүнээс хойш Сөүл хот дахин амар амгалан болжээ. Имлэгт Тэн асрамжийн газар хайрцаг дүүрэн мөнгөлдөөсөн тухай мэдээг үзээд инээмсэглэнэ. Конжи эцэст нь Мелуктай хамт далайн эрэг дагуу жаргалтай аргагүй өөж байлаа. Ди хоолны газар нэгдэхийг хүлээж байгаад орж хоололдог хуучны зуршлаа орхиогүй байлаа. Өнөөдөр амттай хоол байгааг хараад тэрээр хааныг хамт явахаар дуудана. Хан гартаа хүн чихээр барьчихсан яаран гүйж ирээд орчин үеийн ертөнцтэй танилцахын тулд Конжигоос жаахан мөнгө гуйнаа. Тэрээр хоол идэхийн тулд Конжиг арга буюу ихчээ ахлахаа дуудах шаардлагатай болсондоо дурамчхан өглөнө. Ди орчин үеийн дэлхийн ертөнцийн далаар хэрхэн суралцахыг ахлахтаа баяртайхан зааж өгөх нь тэр. Энэ нь ч аргагүй юм. Учир нь тэд олон мянган жилийн ичээнээс дөнгөж сэрсэн хүмүүс шиг л байлаа. Тэд бүр гар утас яаж ашиглахыг ч мэдэхгүй. Уцаа зүгээр л долоогоод л байв. Ди буюу Дунай цагдаагийн шалгалтандаа шаргуу бэлдэж буй жимсүүнлөө залгаж түүнийг хэрхэн ашиглахыг биеэр үзүүлэн хааныг баг зэрэг бухимдуулнаа. Хан өөрийгөө удирдагч эсвэл дарга болоход тохирохгүй. Харин Мароккийн мөрөөр дагаж цагдаагийн ажилтан болох нь дээр гэдгийг ухаарчээ. Энэ хооронд Конжи хоёр том эгчээгээ дагуулan дэлгүүр хэсэж байв. Эгч нар нь орчин үеийн хувцс хэрхэн өмсөхийг сурахдаа туйлын дуртай байсан бөгөөд ам уралдан инээлтэнэ. Тэр өглөө Тэн гудамжаар алхаж яваад гар утасны дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө хамгийн сүүлийн үеийн загварын утсыг зоригтойгоор туршиж үзээд шууд 12 ширхийг худалдаж авах нь тэр. Учир нь түүний гэрт маш олон хүүхдүүд байгаа шүү дээ. Ингээд багийн бүх гишүүдэд жимсүүний шинэ ресторан болох баяр төрсөн зурвас зэрэг ирцгэн. Тэр үед Мэр хамтрагчтайгаа төлөвлөгөөгөө ярилцаж дуусаад байтал гинэт хэрээ дуурах чимээ сонсогдож түүний анхаарлыг татхан тэр. Тэрээр багийнхныхаа баярын зурвасыг хүлээн аваад ялимгүй нэмсэглэл тадруулна. Бүгд цуглараад баангүүлийг хамтдаа цаашлуулан тоглоцооно. Тэр үдэш бүхэл бүтэн баг хамт олон цуглаж жаргалтайгаар хооллож байв. Баярын зоогийг жимсүүн өөрөө хийсэн бөгөөд түүний гэр бүл ач зээнэрч бас ирж хөгжөөн нэмсэн тул үдэшлэг улам бүр хамттай дулаахан болж өндөрлөлөө. Тэн эцэст нь өөрийн эрхэмлэн хайрладаг бяцхан ач хүүгээ тэрвэрч баяр хөөрөөр дүүрнэ. Нэгэн өдөр Мэр чимээг өхөн алхасаар Огви урд нь ласлагдсан шийтгэгдэж байсан тэрхүү газар руу очиноо. Гинэт түүний ард талд ямар нэгэн зүйл сүйтгэнэн гарч ирлээ. Яг энэ мөчөд Тэм байрны хаяг шошгыг буулгаж байснаа гинэтэл ямар нэгэн муу зүйл болохыг зүүн савингороо мэдэрч орхиноо. Барилгын орчин гинэт эзгүүрэн хөйтөн чихүү мэт болов. Нуус хонгил руу хөтлөх шат уруудан очиход урд нь тас харанхуй байсан тэр газар зүйлт гэрэлтэн асна. Энэ удаа чулуун давцсан дээр хэвтэж байгаа хүн нь Огви байлаа. Түүний цээжин дотор улаан зүрх тод гэрэлтэн асаж байв. Ингээд кино төгснө. Огви дахин амьсан байж магадгүй гэсэн маш том сэжвэрүүлтэйгээд дуусаж байна. За ингээд бидний үтсэн энэхүү сонирхолтой түүх өндөрлөж байна. Мянган жилийн турш үргэлжилсэн тэнгэрэлч чөтгөрүүдийн тэмцэл хайр нөхөрлөл золиослол эцсдээ хүн төрлөختнийг аврахын төлөө нэгэн том тулаанаар төгслөө. Хэдийгээр олон зүйл харамсалтайгаар дууссан мэт боловч эцэст нь тэнгэрэлчүүд хүчээ эргүүлэн авч дэлхийн ертөнд дахин тайван болж хүн төрлөختөн аюулаас аврагдлаа. Харин хамгийн сүүлд гарсан тэр сонин хэсэг Огви үнэхээр буцаж ирсэн үү? Эсвэл дараагийн адал явдлын эхлэл байв уу? Үүнийг та бүхэн өөрсдөө тааж үлдээгээрэй. За ингээд өнөөдрийн киноны үйл явдлыг хүргэж дуслаа. Хэрэв та бүхэнд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж манай сувгийг subscribe хийгээд хонхоо асаагаарай. Ингээд дараагийн бичлэгээр дахин уулзцаая. Баяртай үзэгчдээ.